Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Миний бие өөрийн хэмжээнд шинжлэх ухаан танин мэдхэн талаар уншиж танилцсан. Өчүүхэн мэдсэн зүйлсээ олон нийтэд та бүхэнд хуваалцах хүсэлтэйгээр энэхүү подкастыг хийж байгаа юм аа. Та бүхэн таалан сонирхоорой. Өнөөдрийн сэдэв нано шинжлэх ухаан болон нано технологийн талаарх ерөнхий ойлголт. Нано шинжлэх ухаан наадам ба молекулын хэмжээтэй харьцуулах боломжтой маш жижиг хэмжээтэй материалыг хянаж удирдах тэдгээрийн юмс үзэгдлийг судалдаг. Энэхүү материалын шин чанаруудыг ойлгохын тулд атомын түвшинд явагдах үндсэн хуулинд захирагдана. Дэлхийн хэмжээнд нано шинжлэх ухаан ба нано технологи нь дэвшилтэт болон цоо шин хэрэглээнд чухал ач холбогдолтой. Тухайлбал тэдгээр нь маш жижиг хэсэгт үр ашигтай технологи шинжлэх ухааны үзэгдлүүдийг судалсаар байна. Нано технологи нь ердийн оптик микроскопоор харах боломжгүй маш жижиг биеийг дэвшилтэт нано хэмжээст компьютер, машинуудын тусламжтай чадварлаг удирдах электрон микроскопын тусламжтай харах боломжтой. Материалын хэмжээ нь нанометр хэмжээтэй наноматериалууд болоод ирэхээр онцгой шин чанар үзүүлэхээс гадна физикийн болон химийн шин чанарууд нь сайжирдаг. Наноматериалууд нь цул материалтай харьцуулахад өөр шин чанар үзүүлдэг. Цул гадаргуун талбай бага боловч ижил эзэлхүүнтэй бүтцээс гадаргуу эзэлхүүний харьцаа илүү өндөр байна. Түүнчлэн материалуудын хэмжээ нано хэмжээд болоод ирэхээр материалын шин чанаруудыг тодорхойлохын тулд илүү квантын үзэгдэл бий болж тэдгээрээр тайлбарлана. Наноматериалуудын хэмжээ, фаз, морфологи нь тэдгээрийн шинж чанар хэрэглээнд ихээхэн нөлөөлдөг. Наноматериалын хэлбэр, хэмжээ, фазыг удирдах нь хүндрэлтэй. Олон судлаачид энэхүү бэрхшээлийг даван туулахын тулд төвлөрч ажилласаар байна. Нано биотехнологи нь жижиг молекулын хэмжээтэй биохимийн болон физикийн шин чанар өндөртэй өргөн хэрэглээ зэргээс шалтгаалan эмчилгээний аргаараа гайхамшигтай гэж тооцогддог. Энэхүү салбар нь хурдтай хөгжсөөр байна. Нано ертөнц. Үндсэндээ нано ертөнц нь нано болон ертөнц гэсэн хоёр өөр нэр томьёоны холимог нэр томьёо юм аа. Нано ертөнц нь нано материал, нано хэмжүүр, электроник нанотехнологи, нано биотехнологи гэсэн дөрвөн өөр төрлийн салбаруудаас тогтноо. Судлаачид эдгээр салбаруудад манлайлан оролцож олон шин санаа хөгжүүлэлтийн ажлуудыг хийж гүйцэтгсээр байна. Нано шинжлэх ухаан. Нано шинжлэх ухаан нь 1-ээс 100 нанометр хэмжээтэй маш жижиг биеүүдийг судалдаг. Мөн янз бүрийн хэмжээтэй молекул болон макроатом ба молекул хэмжээтэй материалуудыг удирдаж судалдаг. Нано шинжлэх ухаан нь нано хэмжээтэй материалын бүтэц, шинж чанар, эффектэд илүү нарийн анхаардаг. Бидний өдөр тутмын амьдралыг 1 микрометрээс доош хэмжээтэй нано электроник төхөөрөмжийн бүтээгдэхүүнүүд итгэмээргүй өөрчилсөөр байна. Нано шинжлэх ухааныг ашигласнаар урьдын технологиуд илүү үр ашигтай болох боломжтой болсон. Байгаль дахь нано шинжлэх ухаан. Нано шинжлэх ухаан нь байгаль дахь олон тооны бөөмсийн юмс үзэгдлүүдтэй холбоотой. Нано шинжлэх ухаан нь жижиг нийтлэг зүйлсийг бол хамардаг. Жишээлбэл ус нь маш олон жижиг бөөмсүүдийг агуулдаг. Эдгээр бөөмс нь орчлон ертөнцийн байгалийн нэг хэсэг юм. Нэг ёсондоо нано шинжлэх ухаан нь далайн хөөс, акулын арьс, макролинз, жимсний ялааны нүд, тоосон зэрэг гих зэрэг далайн ёроолоос сансар огторгоо хүртэл хаа сайгүй өргөн тархсан байдаг. Янз бүрийн бүтэц, төхөөрөмж, системүүдийн загвар, шинж чанарыг тодорхойлдог. Нано технологийн гол зорилго нь тэдгээрийн хэмжээ нь жижиг тул төрөл бүрийн онцгой шин чанартай бүтцүүдийг гарган авах юм аа. Дэлхийн өнцөг булан бүрээс судлаачид нано технологитой холбоотой багаж, техник, тоног төхөөрөмж, бодол санаануудаа хуваалцахын тулд хамтран ажиллаж байна. Материал судлалын үндсэн судалгааны талбар нь 1-ээс 100 нанометрийн хэмжээтэй нано бүтцүүд эсвэл нано бөмбүүдийг
синтезлэх, загварчлах, удирдах зэргийг авч үздэг. Нанотехнологи нь хоол хүнс, гоо сайхан, химийн үйлдвэрлэл, гэрэл цэцэргэгч, фото цахилгаан химийн, шугамн бус оптикийн төхөөрөмжүүд, катализатор, сансрын үйлдвэрлэл, энергийн үүсгүүр, транзистор, хувилах, эм зөөвөрлөгч, электроник гэх мэт амьдралын бүхий л салбарт өдөр бүр мөөх шиг олширч байна. Сүүлийн 20 жилд нанотехнологийн салбарт олон гайхалтай хөгжилд хүрсэн. Ялангуяа нано бөмбөгийг гарган авах янз бүрийн аргуудын хөгжүүлэлт илүү нээлттэй хөгжиж ирсэн. Одоо үед судлаачид нано бөмбөсүүд нь онцгой соронзонгийн, механикийн, оптоэлектроникийн шин чанартай учраас нано бөмбөгийг гарган авах судалгаан дээр суурилж байна. Нано бөмбөгийг биологийн, химийн, физикийн янз бүрийн аргуудыг ашиглан гарган авах боломжтой. Нано бөмбөг нь цул материал байх үетэй харьцуулахад шинж чанар илүү сайжирч шин чанаруудыг үзүүлдэг. Нано бүтцийн дотоод шинж чанар нь ихэвчлэн кристаллын шинж чанар, морфолог, найрлагаас хамаардаг. Нано бөмбөгийн гадаргуугийн атомын хувь ихтэй ба энэ нь гадаргуу болон эзлэгүүний харьцааг ихсэгдэг. Нано материалууд ялангуяа нано бөмбөг нь олон төрлийн салбарт хэрэглээ нь өссөөр байна. Нано бөмбөг нь электроникийн, соронзонгийн, каталитик, бактерийн эсрэг, оптикийн зэрэг онцгой физик химийн шин чанартай. Шинэ технологийн хөгжилд металл ба хагас дамжуулагчийг нано бөмбөгийг гарган авах, тэдгээр нь хэрэглээний чадварт гол үүрэг гүйцэтгэдэг. Нано бөмбөг нь эрүүл мэнд, электроник, материал судлалын салбаруудад асар их ашиглагддаг тул эдгээр салбаруудын шинэ технологийн хөгжүүлэлт судлаачдын анхаарлыг татсаар байна. Тэдгээр нь микроэлектроникийн салбарт өндөр мэдрэмтгий биомолекулын бүртгэгч, онцлогоо эмчилгээний салбарт антибактери хэрэглээнүүдэд өргөн ашиглагдаж байна. Тэдгээрийг эрүүл мэндийн үйлдвэрлэлийн салбарт ихэвчлэн олон тооны микроорганизм ба бактерийн эсрэг дарангуйлагч байдлаар ашигладаг. Мөн мөнгөний нано бөмбөгийг түлэгдсэн арсны эмчилгээнд шингээсэн полимер бүхий багаж хэрэгслийг арсны шарх сорвинд халдвараас сэргийлэх, арсыг түлжүүлэх, мөнгө агуулсан тос түрхлэгийг ашиглаж эмчилж байна. Спорт хувцас хэрэглэлд нано бөмбөг суулгасан дааван материалуудыг ашигладаг. Нано шинжлэх ухаанаас нано технологи руу. Сүүлийн 20 жилд судлаачид материал судлалаас биотехнологи, генетикийн судлал хүртэл нано материалын олон тооны судалгааны ажил хийж гүйцэтгсээр ирсэн. Нано шинжлэх ухаан болон нано технологи нь хоёр нийтлэг судлагдсан юм. Материалын хэмжээг жижигснээр цул материалтай харьцуулахад бүтэц найрлага нь онцгой шин чанартай. Электроны 3D байгуулалт гадаргуун атомын тоо их оршиж байдаг тул тэдгээр нь онцгой шин чанарыг үзүүлдэг. Эдгээр хоёр судлагдхууны хамтын ажиллагаа нь шинжлэх ухааны нээлт, шин санаануудыг удирдан чиглүүлж байна. Нано технологи, нано шинжлэх ухаанууд нь хоорондоо холбоотой. Нано шинжлэх ухаан нь нано технологи шиг 100 нанометрээс ихэхгүй хэмжээтэй биетүүдийн судалгааг авч үздэг. Шинжлэх ухааны янз бүрийн салбарт тэдгээрийн хэрэглээ оршдог. Жишээлбэл физик, инженер, хими, биологийн салбарууд багтана. Массыг бүрдүүлж буй молекулуудыг хянах, судлах аргыг технологид нь авч үздэг бол нано шинжлэх ухаан нь тэдгээрийн шин чанарын тодорхойлолтыг авч үздэг. Энэ нь шин чухал ойлголтуудыг бий болгоход тусалдаг. Үндсэндээ нано технологи нь нано шинжлэх ухааны үр дүн гэж хэлж болно. Нано шинжлэх ухааны хөгжилд сканинг электрон микроскоп, сканинг түнэлийн микроскоп гэсэн хоёр дэвшилтэт технологи оролцдог. Сканинг электрон микроскоп, сканинг түнэлийн микроскоп нь орчин нөхцөл хангалтгүй байсан ч гэсэн гайхалтай үр дүнтэй зургуудаар хангаж өгдөг.
Нанометр нь 1 метрийг тэр бум хуваасантай тэнцүү хэмжигдэхүүнийг хэлнэ. Хүний өсний өргөн ойролцоогоор 80,000 нанометр байдаг. Инновац гэдэг нь аливаа асуудлыг зорилгодоо хүрэхийн тулд багаж хэрэгсэл, машинаар хийх, ашиглах, сурах, шийдвэрлэх үйл явцыг хэлнэ. За доор та бүхэнд нано бүтцийн хөгжлийн үеийг харууллаа. За 2000 оноос нано бүтцийн анх дугаар үе эхэлсэн ба 2010 онд нано бүтцийн идэвхтэй 2 дугаар үед хүрсэ. 3 дугаар үе нано системийг даван туулах байсан бол 4 дугаар үе нь нано бүтцийн системийг даван туулснаар молекулын нано системд хүрсэ. Анх дугаар үе 2000 оноос эхэллээ. Идэвхгүй нано бүтцүүд энэ үед массив наноматериал, нанокомпозит, нанобөм багтнаа. Нано бүтцийг төрөл бүрийн металл, полимер, биосүрийн хэсгүүдээс гарган авах боломжтой. Гоо сайхны салбарт нарнаас хамгаалах тосыг, спортод гольфийн бөмбөгийг нано технологид суйрлан хөгжүүлж байна. Нарнаас хамгаалах тосонд цайрын оксид, титаны оксидыг ашиглах замаар сайжруулалт хийх боломжтой байдаг. 2 дугаар үе 2005 оноос эхэллээ. Идэвхтэй нано бүтцүүд энэ үед транзистор, бэхжүүлэгч, химийн урьдчилсан тохируулсан жор, байгалийн болон байгалийн бус мэдрэгчүүд, асаагч, уян харамхай нано бүтцүүд багтнаа. 3 дугаар үе 2010 оноос эхэллээ. Нано системийн систем энэ үед систем дэх нано бөмбөгийн гүйцэтгэх өргөн хүрээний үйл ажиллагаа багтана. Тэдгээрийг нано системийн систем гэж нэрлэдэг. 4 дугаар үе 2015 оноос 2020 оноос эхэллээ. Молекулын нано систем дэх бөөн бүр нь төрөл бүрийн үйл ажиллагааг гүйцэтгэх боломжтой онцгой бүтцтэй байна. Энэ үед атом ба молекулыг багаж шиг ашиглах боломжтой. Энэхүү зураг дээр төрөл бүрийн онцгой шин чанартай материалууд хэмжээнээс хамаарч байгааг нано технологийн харгалзах хамрах хүрээг масштабаар илэрхийлж харуулав. Нанометр хэмжээс. Нано хэмжээ нь 1-100 нанометр байх маш жижиг биеүүдийг авч үзнэ. Аливаа материалыг наноматериал байлгахын тулд 100 нанометрээс бага хэмжээтэй болгох хэрэгтэй. Ихэнх нано хэмжээтэй материалууд нь маш жижиг тул нийлбэл микроскопийн тусламжтай харна. Нано материалыг харахын тулд илүү сайн сая дахин өсгөх боломжтой электрон микроскопыг ашигладаг. Тэрж байтугай нано хэмжээс дээр ажиллахын тулд сканинг түнэлинг микроскопыг зэрэг багажийг ашиглах хэрэгтэй. Сканинг түнэлинг микроскоп нь зөвхөн бие даасан атом ба молекулыг харах төдийгүй эргэн тойронд хөдлөх боломжийг олгодог. Тэдгээрийг том хэмжээтэй харьцуулахад химийн идэх, дамжуулал, бат бөх гэх мэт шинж чанарууд илүү сайжирсан байдаг. Нано технологийн хэрэглээ нь инженерийн салбарт илүү нарийн тохирсон байдаг. Нано хэмжээсийн онцлог. Инженерийн ололт амжилтын үр дүнд нисэх онгоцноос ахуулаад тэнгэр багандсан барилгуудын нано хэмжээсийн онцлог. Инженерийн ололт амжилтын үр дүнд нисэх онгоцноос ахуулаад тэнгэр багандсан барилгуудын хэмжээ илүү том болсоор байна. Гэхдээ хэмжээ том байна гэдэг нь илүү сайн гэсэн үг биш. Заримдаа хүн аливаа зүйлийг жижиг байлгахыг хүсдэг. Хүн аливаа зүйлийг жижиг хэмжээтэй байлгахыг хүсвэл тэдгээрийг жижиг материал болох нано материалаар тэдгээрийг хийх шаардлагатай нүүр тулна. Нано материал нь жижиг хэмжээтэй хэдий ч тэдгээр нь эрүүл мэндийн үйлчилгээнээс ахуулаад электроникийн үйлдвэрлэл хүртэл хаасайгүй үүрэг оролцоо их байна. Одоогийн хамгийн чухал асуудал бол яг үнэндээ микроскоп байна. Хорт хавдлар эсвэл атомын өвчин гэх мэтийг бодоод үзье. Тэдгээрийн асуудлыг маш жижиг эсийн түвшинд
Ямар нэгэн уламжлалт тоног төхөөрөмжийн тусламжтай шийднэ гэдэг хүндрэлтэй. Наноматериалыг ашигласнаар эдгээрийн асуудлыг шийдэх боломжтой байдаг. Янз бүрийн хэмжээтэй нанобөмбийг судлаачид авч үздэг. Хичээл зүтгэл гарган бүтээсэн энэхүү бүтээлийг шимтэн сонссон танд баярлалаа. Цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Дараа уулзцгаая.